нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бол нийслэлийн нутгийн удирдлагын холбооны салбар холбооны тэргүүн байдаг. Тэгээ өнөөдөр бол бас нийслэлийн холбооны тэргүүн хурлын дарга дүүргийнхээ хурлын дарга нартай санал бичиг байгуулъя, хамтран ажиллая гэж ийм арга хэмжээг зохион байгуулж байгаамаа. За ингээд би сандуу даргыг урьж байна. Иргэдийн дуу хоолой болсон энэ иргэдийн хурлын төлөөлөгчдийн чадхыг дэвшлүүлэх, за мөн хурлын ажиллах эрх зүйн орчинг сайжруулах талаар олон талтуудаа ажлууд зохион байгуулахаар самжиг тусгасан байгаа. Иргэдийн дуу хоолой бас төдийлөн төлөөллийн байгууллагын удирдлагуудад хөрөх нь хангалтгүй байна. Тийм учраас энэ иргэний танхимаар дамжуулаад иргэдийн шууд оролцоог бас дэмжиж уулзалт, сургалт, семинар, мэдээлэлээр амьдарч байгаа орон нутгийнхаа хөгжлийн төлөө тэр иргэдийн дуу хоолойг л өндөр тавих ийм зорилготой самжиг байна. Хаан уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн ажлын албаныхаа бүтц оронтойг 1 сарын 6-нд баталсан. Тэгээд дүүргийн хуралд бол хууль зааснаар бол 3 том эрх байдаг. Нэгд нь холбогдох хуралдаануудыг зохион байгуулах, нөгөөх нь бол хуулийн сурталчилгааг иргэдэд хийх үүрэг нь дүүргийн хуралд байдаг. Нөгөөх нь хууль тогтоомжийн бүх хууль тогтоомжийн биелэлтэнд дүүргийнхаа нутаг дэвсгэрийн хэмжээнд хяналт авах үүрэг нь бол хуралд байдаг. Тэгэхээр 2017 оноос эхсүүлээд дүүргийнхаа төлөөлөгч нарын чадварыг дээшлүүлээд энэ бүтцийнхаа дагуу бидний хуулийн сурталчилгаа, хууль тогтоомжуудынхаа хяналтыг илүү их 2017 оноос хэрэгжүүлж эхэлнэ. Энэ чиглэл рүү анхаарлаа хандуулна. Энэ чиглэл рүүгээ бас төлөөлөгч нарын чадварыг дээшлүүлэхээр бусад байгууллагад хамтрана.